Юу ярих ямар формат ямар агуулга тийм байна. Basically чи ярин чи moderate. Тэгээд хэлэх гэсэн. Тэгээ Бид гурав зар инээ. Гэж. Ано яж тэ. Тий, ерөөхдөө өнөөдөр хэдүүлгийн ханаа хамгийн ихний хэмжинтэй. Хамгийн ихний эпизод юм чинь. Яг. Тийм байна, одоо өөрөө болж байна. Гол нь өөртөө танилцуулаад те бид нар өөртөө хийн. Тэгээд ийм болгоё хөдөлгөөн мань юу юм, яагаад эхлүүлсэн, юу хийсэн байгаа, цаашдаа яамаар байгаа гэдэг тиймэрхүү айгу basic байдлаар ярилцъя гэж бодод байгаа байхгүй юу. How long? Less than 1 цаг хүрэхгүй. За 30 минут. 30-40 минут ч юм уу те. Тэгэл хэдүүлээ сайхан чөлөөтэй ярилцж идэл хэр болох нь те. Тэгэл юм яриад дуусчвал тэгэл wrap хийгээд маш чөлөөтэй сайхан дундаас нь орж ирээд л юм яагаад гэж болно. Congratulations by the way. Харин тиймтэй баярлалаа. Нүүн шалгалт. Яа. Пас. За баярлалаа. Харин тийм. Өчнөө сар байсан шүү дээ те. Яа. Тэгжэл бодоод тэгэд санаа нь бол явандаа ингээд тэрийг ингээд нэг за 7 хоног биш болмаа гэхэд тогтмол YouTube болгочвол уг нь бол гоё. Тэгээд өөр зочин энэ төр ураад те энэ чиглэлээр ярьдаг хүмүүсүүд ахын бол уг нь гоё байх гэж бодлоо. Гэхдээ эхний эпизодыг бол хэдүүлээ ярихад бол хангалттай байна. Эхлээд хэдүүлээ би нэг өөртөө танилцуулах. Намайг Анудар гэдэг. Гэхдээ Ано гэж бүгдээрээ дууддаг те. Ерөөхдөө ийм бол гоё хөдөлгөөнийг хамтран үүсгэн байгуулагч гэдээ явдаг. Анх Мандуул болон Марлаатай үүсгэж ийсэн. 2 хүүхдийн ээж. Яг гэвэл одоо манай өдгөн ч өөрөө их хүүхдтэй холбоотой болохоор тэр айгу чухал юм нэг хэсэг болоод байгаа шиг байгаа. Яг бага хүүхдэд төрүүлээд 3 сартай багт нь энэ хөдөлгөөн яг эхлүүлж исэн. Тэгэхээр яг миний хувьд болохоор айгу тийм нэг өөрөө ингээд те тэр чинь 3 сард чинь дөнгөж төрөөд удаагүй байсан болохоор ингээд өөрөө мэдэрсэн те ингээд нялх биетэй гэдэг чинь Монгол те. Тийм үе байсан болохоор ингээд энэ сэдв маань ч гэсэн те их нялхсан эрхийг хамгаалах гэдэг одоо хүн сэтгэлтэй ээж нарт хандах гэдэг асуудал надад айгу тийм ойр санагдсан болохоор ихлүүлсэн баг л та. Товчхондоо бол тийм байна. Ноги номон зул байдаг уу? Нэрээ тэгж хэлдэг лөө. Намайг номон зул гэдэг Ноги гэж дууддаг. Одоо 33 настай 2 хүүхдийн ээж бас адилхан. Тэгээд ер нь анх яагаад ийм болгоод нэгдсэн гэвэл Анугийн ер нь постуудыг хараад нэлээ инспирэшн аваад тэгээд угаасаа яг нөгөө одоо Монголд одоо эмэгтэй хүн төрөх явц жирэмсэн болох явцад гардаг асуудлуудыг угаасаа яг биеэрээ мэдэрсний хувьд одоо энэнд одоо бас нэг өөрийн хувь нэмрийг оруулъя гэж бодоод тэгээд оролцохоор шийдсэн. Тийм. За дараагийн Мандуул. Сайн байцгаана уу? Мандуул гэдэг ийм бол гоё гэдэг хөдөлгөөнийг яг анханасаа ийм бол гоё гэдэг хөдөлгөөн хий гэж ер нь яг бүр анханасаа гэдэг зорж бол эхлэегүй те ано зүгээр тэр нэг тухайн үеийнхээ нөхцөл байдлаас болоод тэгээ хоорондоо зүгээр хувийн одоо чатаар ярьжсэн санал солилцож агаад тэгээд тэр нь цаашдаа ингэж явсаар агаад ер нь сарын дараа анх тэр яриа эхлснээс хойш сарын дараа хөдөлгөөн болохоор болчихсон. Тийм. Ер нь бол анханасаа зүгээр нөгөө Lean in Mongolia-гийнхаа шугамар хүмүүсээс зүгээр санал солилцъя, санал авъя, тухайн үеийн болж исэн үйл явдлаас гэж Ану санаачлаад тэгээд тэрийг нь дэмжих оролцоотойгоор анх тусалцаа үзүүлжсэн. Тэгээд явандаа хэрчээ аваад ирэхээр нь энэ ер нь хөдөлгөөн болох хэрэгтэй юм байна. Энэ айгу чухал асуудал байна гэж бодоод тэгээд цааш нь үргэлжлүүлэхэд оролцъя гэж ер нь бол дэмжлэг үзүүлээ гэж Анууд хэлжсэн. Нэг хүүхдээ ээж одоогоор цаашид хэдэн хүүхдээ ээж болохыг таашгүй. Тийм байдлаар анх эхэлжсэн. За сайн байцгаана уу? Анан гэдэг. За миний хувьд нэг хүүхдийн ээж байгаа. Тэгээд яг одоо энэ бол гоё хөдөлгөөн эхлэх үеэр би бас өөрөө шинхэн ээж байсан. Тэгээ би яг арай сүүлд орж ирсэн. Манай хүүхд арай том болсон нэг хэдэн сартай байхад оролцож явсан. Тэгээд хүн чинь ер нь яг өөрөө жирэмсэн болоод өөрөө ээж болоод тий өөрөө яг тэр үйл явцаар ингээ явхад хамаагүй илүү тэрнтэй холбоотой асуудлыг анхаарч анзаард юм бэлээ. Тэгээ миний хувьд би одоо тухайн үед яг жирэмсэн байх үедээ илүү энэ асуудлыг
сонирхдаг ч юм уу одоо миний хувьд айгуу чухал сэдв болсон ч гэсэн одоо ч гэсэн би хизээч одоо энийг орхиж явж орхихгүй те эмэгтэй хүний хувьд тэгээд одоо нийгмийн хагас нь тэн хагас нь баг ээж хүн эсвэл их хүн болох хүмүүс байгаа шүү дээ. Тэгэхээр тэр үүднээс яг ийм бол гоё хөдөлгөөнийг бол би айгуу өөртөө ойрхоноор хүлээж авдаг. Тэгээд энэ баг хамт олонд одоо хамт олонны нэг нь байгаа да айгуу баяртай байгаа. Баярлалаа. Тэгээ сая одоо миний ярин дээрс гарч ийн одоо мандуулын бас ярианаас гарч ийн яг яагаад эхэлж исэн гэл тэр чинь бас айгуу сонирхолтой нас эхэлсэн шүү дээ үйл явдлаас эхэлсэн. Тэгээ тэрийгээ бас тавчхан бас яриул сонирхолтой болов гэж бодлоо. Бид нэр эхэлсэн нь бол яг 21 оны 2 сарын сүүлээр бол яг ийм бол гоё хөдөлгөөн ингээд одоо ингээд логотой, нэртэй те ингээд Facebook, Instagram-аар эхэлж исэн. Гэхдээ тэрнийг эхлүүлэх болсон шалтгаан нь бол яг сарын өмнө Монголд болсон нэг үйл явдалтай холбоотой байсан. Би яг одоо өдөр хоног санаад байна л да 21 оны 1 сарын 19-ний шөнөтэй тэр үед бол яг ковид гэдэг эд хөл хорой тогтоогоод те Монголд бас айгуу тийм Монголд батхад гэл дэлхийд аярлаг айгуу хэцүү байсан. Гэхдээ яг Монголд байсан зарим нэг одоо тухайн үед арга хэмжээ авч исэн тэр зүйлсүүд нь бол бас олон улсад адилхан байсан гэж хэлэхэд бол хэцүү те. Тэр 1 сарын 19-нд юу болсон гэдэг тэгэхээр одоо нийслэлийн 1-р төрөхөд дөнгөж амарсан ээж ковидын эрг гараад тэгээ тэр ээжийг одоо харанхуй шүн өвлөлтэй хөсөөдрөл одоо зөвлөсөн те өөр эмнэлэг рүү одоо зөөх явцтай тэр ээж одоо таавчгтай халааттай эмнэлгээс гарч исэн те толгоондоо юм орчихсон урдаа баг дэр твэрсэн байсан уу да те тэгээ тэр дүр зураг чинь ерөөхдөө ингээ те сошиал медиагаас ахуулаад ингээл тараал тэгээ тэрний дараа хүмүүсүүд жагссан те яг тэгвэл хүнийг ингэж одоо те дөнгөж төрсэн эмэгтэйг ингэж нэгдүгээр хандлаа хоёрдугаар тэгээ тэр чинь явандаа бол яг тэр ковидыг одоо тэр тухайн үеийн одоо удирдагчид яаж одоо менеж хийж ин те тэрнтэй холбоотой айгу том асуудал болоод ингээд жагсаалан дээр болоо явсан шүү дээ те. Тэгээ тэрний дараа нь бол одоо засгийн газар нь одоо огсроод ерөнхий сайд нь огторж бариад бас их тийм үйл явдал болсон. Тэгээ яг тэр үед болж байхад ингээд сая мандуул ярьж байсан. Тэг ингээд Ленин Монголиагаар дамжуулаад бид нэр хүмүүсийн саналыг сонсё гэд те. Тэгээ бид нэр ингээд зүгээр чатлж агаад энийг ингээд зүгээр ер нь чимээгүй орхих ингээд зөв юм уу гүм үү те. Ингээд орчих юм бол ингээд заах нь хитэн хүмүүсүүд нь огцрлаа үгүй л. Гэхдээ яг үнэхээр ингээд өдөр тутамд ээж нарт болж байгаа зүйлүүд те эмлэгт ингээд тохиолдож байгаа юмнууд өөрчлөгдөх юм уу гэдэг нь бол эргэлзээтэй байсан те. Тэгээд бид нэр одоо ингээд ярьж байгаа динийн гээд бидний өмнө нь эхлүүлсэн байсан тэр одоо үйл ажиллагаа явуулдаг пэйжээрээ дамжуулаад ээж нараас одоо түүхүүдийг авсан те. Энд дээр мандал өргөлээд ямар вэ? Тэг яг ер нь зүгээр нөгөө энэ дээр яг хоёр юм л ер нь хэлмээр санагтаад байна. Нэгдүгээр нөгөө Lean Mongolia чинь өөрөө зүгээр карьер ажил хөдөлмөр эрхлэх хөгжих эмэгтэйчүүдийн хөгжих тэр тал дээр ярилцдаг тийм одоо бүлэг гэдэг юм уу? Одоо яг төрийн бас байгууллагын хашаа зүгээр тийм community бүлэг гэж явдаг. Тэр болгон яг одоо эмэгтэйчүүдийн феминизмын ч юм уу эмэгтэйчүүдийн эрхийн бүх асуудлыг бол хүнддэг тийм юм ч уг нь бол биш. Тэр батга улс төрийн эрх мэрх энтер гэдэг ингээд өөр нөгөө мэрэгчсэн бас төрийн бас байгууллагууд дагнсан байгууллагууд бол байдаг. Бид нар уг нь бол тийм ер нь хандлагатай зөв өөртөө хөгжүүлэх биеиндээ дэмжлэг болох тийм л одоо бүлэг одоо эмэгтэйчүүд байсан. Гэхдээ яг энэ асуудал дээр ер нь яг дуугаа өнгөрч болохгүй гэдэг ануу түрүүн хэлсэн. Ер нь бол нөгөө бараг Монголд ер нь бол их одоо хүүхд гаргахгүй ч гэдэг юм уу хүүхдгүй байна гэдэг үзэгдэл нь хүүхдтэй байхаас хамаагүй бага байдаг учраас энэ бүх нөгөө хөгжиж байгаа хөгжих гээд байгаа хөдөлмөр ажил эрхлэх гээд байгаа суралцах гээд байгаа нэмэгтэйчүүдэд хамаатай гээд бид нар байгаа платформ ашиглаад тэгээд нөгөө саналаа солилцъя гэж өөрсдөө бид нар хувь хүний хувьд хоорондоо ярилцахад ийм их одоо нэг онон төрөн хэлсэн ш нөгөө өөрт их ойр туссан гэдэг шиг ингэж ойр тусч байгаа юм чинь ер нь бүх эмэгтэйчүүдэд хамааралтай асуудал байгаах гэд тэгжил байгаа платформол ашигласан нэг тим юм байгаа. Ер нь бол бид нар өмнө нь бол яг тийм эмэгтэйчүүдийн нийтлэг эрх одоо нөхөн үржихүйн ч гэдэм үү тим эрх мэрх энтер гэж юу бодож ярьж ийсэнгүү. Тэгэхээр тэрүүгээрээ бас их өвөрмөц адилхан эмэгтэйчүүдийн асуудал гэхдээ арай өөр чиглэл рүү ингэж орох болсон. Тэгээд явандаа яг ийм болгоо чинь цаашаа хөгжөөд бие даасан ийм байгуулгын статустай болоод ирсэн. Хоёрдугаарт энэ дээр 1 сарын 19-ны үйл явдлыг ярихаар дандаа нөгөө улс төрийн артлын нөгөө үр дагавартай холбоод ч юм уу эсвэл одоо комментар тайлбартай холбож ингэж хүмүүс ойлгож ярих гэдэг. Тэр бол ерөөсөө огт хамааралгүй.
тэр хин огцрох, хин дараа нь яасан гэдэг тэр улс төрийн асуудал бол бидэнд бол үнэндээ хамаагүй байсан. Бид нар зүгээр их хүмүүс, эмэгтэй хүмүүс. За тэгээ ер нь зүгээр нийгмийн хариуцлагатай иргэдийн хувьд энд их эмзэглэж энэ асуудал руу тухайн үед ханцуу шамлж ороогүй зүгээр ер нь бусд хүмүүс яадгийн гэдэг байлаар сонирхож орж исэн гэдэг нь их юу ах чухал ах гэж би бодож энэ дээр хэлмээр байдаг. Тий. Тэгээд хүмүүсүүдийг одоо та нар те ингээд за ийм болж гин тэгээд та нарт одоо жишээ нь Монголд те төрөхэд одоо төрөх эмнэлэгтэй холбоотой ч юм уу ер нь ямар шуухан байсан бэ гэдэг хүмүүсүүдийг өөрсдийнх нь туршлага явуулаач гэд тэгсэн чинь ихтэй нэг 3 хоног те маш их мессеж ирсэн те тэгээд бид хоёр чинь ингээд хоорондоо мессеж ингээл зогсоо загууд тэр мессежүүд ингээл уншиж байгаа байхгүй. Тэгээд тэр үед бол айгүй хүнд айгүй мессежүүд ирсэн. Адилхан эмэгтэй хүн адилхан тэгээд ээжтэй. Тэгээд би өөрөө бас төрөөд удааг байсныг хэлэх хүн ингээд ээж нарын тэр түүхүүдэд нуушгаар ингээл уур хүрэх гомдох те ингээд амар олон юм сэтгэл хөдлөлөд ингээд давхцаад явж байгаа байхгүй. Тэгээд тэр одоо бараг нэг 30 хэдтэй орчим мессежүүд ирсэн баг. Тэгээд зарим нь айгүй хурд байсан. Тэгээ ер нь тэднийг ингээд уншсны дараа бол яг тэгээд одоо мандуулын хэлж байгаа шиг те ингээд онж гисэн сая ингээд энэ асуудлыг ороххгүй гэдэг жисэн. Үнэхээр энэ асуудлыг бид нэр бариад яваад тууштай ингээд нийгэмд яриад те дараагийн одоо олон мянган ээж нарын эрх нь ингэж зөрчигдөхгүй те ийм амар хэцүү тийм одоо зүйлийг туулахгүй байх тал дээрээс нь ажиллахгүй болвол магадгүй ингээл 10 20 жил хинч яриаггүй болохоор энэ асуудал дамжраад одоогийн нөхцөл байдал дээр байгаа. Тэгэхээр ярихгүй дахиад орох юм бол дахиад хизээ энэ асуудал ингэж те хөндөгдөж хүмүүсийн анхаарлын төвд орох нь айгүй ойлгомжгүй байсан учраас ер нь бид нэр энэ дээр ингээд ажиллах хэрэгтэй байна гэж ер нь хэлсэн байгаа те. Тэгээ тэр үеийн ч юм уу одоо ингээд бидний хийжсэн үед юмнуудтай холбоотойгоор та юу санагдчихсан бэ онон ногийн хоёрт? Яг би анх одоо ийм бол гоё юм постуудыг хараад тэгээ ямар ч одоо та хэд чинь би угаасаа тань те найзууд та нартай холбоотойг нь ч мэдээгүй тэгээд надад амар юу авч ирсэн анхаарлыг амар татчихсан тэгээ айгу зүв ялангуяа нөгөө ийм бол гоё гэдэг нь айгу тийм гоё өнцгөөс харсан санагцсан бас заавал одоо айгу хүмүүс бас шүүмжилдэж штэ энэ болохгүй тэр болохгүй тэнгүүд ийм бол гоё дээр шүүмжлэхээс илүү бас шууд тий ийм ингүүл яас ингээд бүр яг дүр зурагтай айгу гоё график айгу сайн тий тэр надад айгу таалагдсан. Тэгээд би өөрөө бас яг жирэмсэн болонгуудаа шууд ер нь бол ютубер тэгээ бас энэ тентхийн тэр сувгуудаар айгуух гадаад хүмүүсийн яриаг сонсч гадаадын туршлагыг айгуух судалдаг байсан. Тэгэнгүүт одоо наад зах нь одоо тэр дүүла гэж ярьж байна тий одоо яг тэр төркөж байгаа хүмүүст одоо тусдын болдог эмгэгтэйчүүд байна. Тэрийг тэрний талаар хараад Монголд айгүйх тэр одоо ойлголтууд нь Монголд жишээ нь байдгүй эсвэл хараахан дэлгэрээгүй. Тэрийг харчаад энэ болгоо айгүй анхаарал татаад тэгээ бичиж эхэлж ирсэн. Тэгээд тийм байдлаар орсон. Тэгээд өөрөө ирэхгүй нэг мэдсэн чинь ингээд дотор нь уусаад орсон байсан. Тэгээд тухайн үед бас айгүй гоё тийм найрсахаар айгүй тийм хүлээж авсан. Ануу бас ингээ оролцоод яваач те бид нэр ингээд хийх юм зөндөө байна гэд. Тэгээд анхных нь болохоор яг just үргэлжлүүлээд ярих бах нөгөө судалгаанд оролцсон эмэгтэйчүүд бас юу суглаан маягаар юу гэсэн шүү дээ те бэлэг тэр байдлаар оролцоод явсан тий. Сая ярьж ирсэн нэг график ингээд айгу гоё гээл тэгэл юм бол гоё айгу эрэг гээл те тэрэн дээр бас яг дурдах хэрэгтэй бид нартай өнөөдөр хамт авахгүй гэсэн манай марлмаа те марлаа маань бол бас ингээд хамт үүсгэн байгуулсан хүмүүсийн нэг байдаг тэгээд ийм бол гоё гэдэг нэрийг бас марлаа маань өгсөн байгаа тэгээд логог нь болохоор марлаа дамжуулаад brainstorm agency-ийнхэн бид нарт одоо ингээд нийгэмд орж байгаа хувь нэмрээ гэдээ бид нарт одоо чинь тэр дизайн лого гаргаж өгч ийсэн. Тэгэхээр ялцчгүй ингээд өөрөө нүг асуудал маань айгу имзэгтэй айгу бас сөрөг байх гэдэг тэрийг бид нар аль болох эрэг талаас нь те эмэгтэйчүүдэд одоо эрхийнхэн талаар мэдлэг өгөх тэднийг одоо empower гэдэг нь хүчээр хөгжүүлэх те тэгээд явцдаа одоо хин нэгэнд одоо буруу тохгүй одоо жишээ нь ялцчгүй ингээд эмнэлгийн асуудлууд яриад дахиад нэг эмч сувлагч нарын харилцааны асуудал ярьдаг те тэгээ ингээд яриад тахаар үнэхээр тэр хүмүүсүүдийн буруу ч юм шиг те эмчнэр ингээд буруутай байгаа юм шиг сувлагч нар муухай харцаад байгаа болохоор тэд нар буруутай юм шиг хин нэг ингээд зэмлэмэр санагдаад байдаг. Гэтэл яг үндэ бол эн чинь бол тэдний ч бас ингээд 100% буруу биш те. Одоо байгаад одоо эрүүл мэндийн тогтолцоонд бас тийм байгаад байна. Үнэхээр тийм системийн асуудал байгаад байдаг. Тэгэхээр тийм учраас бид нэр ингээд аль болохын асуудлуудыг ярихдаа эерэг байдлаас нь
гаргалгаа байдлаар нь те одоо чинь орчин муу байгаа бол ингээ гадаадд ийм гоё имлэг байж болж байна. Тэгвэл бид нэр ингээд засъя гэдэг ч юм уу. Бид нэр одоо эхний бас нэг хийсэн төсөл маань бол нэгдүгээр төрхийн ариун цэврийн өрөөгөг нь бол тэм тэрэгэн зэртэй иргэдэд хүртээмжтэй болгож зассан шүү дээ. Тэгэхээр өөртөө ингээд мэдгэр жишээ байдлаар нь ажиллахыг хүсдэг байгаа. Тийм. Тэгээд би яг нэмж хэлэхэд нөө системийн асуудал гэсэн ярьжсэн шүү дээ. Тэгэхээр бид нар ингээд яриад байгаа нь бас цаана одоо бас үр дагавартай байна. Хүмүүс бас чагнаад байна. Хүмүүс ядаж нөгөө асуудлаа бичих нь бас тэр хүмүүст айгу хэрэгтэй байгаа байхгүй тий. Яг сэтгэл зүйн хувьд ч гэсэн ингээ хуваалцах, сонсох хин нэгэн байна гэд. Тэгээ нөгөө талаасаа энэ асуудлыг яг системийн хувьд одоо төсвөөс хүртэлтэй ингээд мөнгө санхүүжилтийг одоо оруулахад ч гэсэн айл болохоор олон хүн энэ асуудалд санаа тавьдаг байж ч илүү их ач холбогдол өгнө. Тэгэхээр яг би хувьдаа л хангалттай ирчүүд энэ асуудалд анхаарал тавьдгөө. Тэгээд их хурлын гишүүдийн хідэн эрэхтэй байлээ те. Тэгэхээр яг ирчүүд энэ асуудлыг бас сайн мэдээсээ сонсоосаа тэгээд олон хүн ярих тусам бас яг одоо бодлогын хувьд ч гэсэн бодлогын хэмжээнд ч гэсэн илүү эрүүл мэндийн салбар тэр дотроо яг их нэлхсний салбарт илүү анхаарал тавих байх гэж харж байгаа. Тэгээ сая нэг 6 сарын 1-ээр чинь тий хүүхдийн баяраар одоо жишээ нь ингээл төрх эмнэлгүүдийн орийг шинжиллээ гэлдэг ч юм тиймэрхүү мэдээнүүд явж байгаа жишээ нэ тий нэг талаас харахад угаасаа хийх л ёстой байсан магадгүй хүчнөө олон 10 жилийн өмнө хийх ёстой байсан ажлаа өдий хийж байгаа гэж нэг талаас нь харж байна. Нөгөө талаас ялцчгүй энэ одоо их нялхстэй төрхийн эмнэлгийн асуудлууд чинь чухал асуудал болоод байна гэдгийг бас тодорхой хэмжээнд бас илтгэж харуулж байгаа юм шиг надад санагдсан тий. Өөрсдөө нэг төвлөх гээд байгаа юм шиг бас биш. Гэхдээ бас тодорхой хэмжээнд бас ийм болгоё хөдөлгөөн байгаад ингээ байнгын тий ингээ нэг ийм яриад байгаа нь бас тодорхой хэмжээнд бас хувь нэмэр орсон болов уу гэж би бас бодоод байдаг шүү дээ. Тийм. Энэ дээр нөгөө нэг юу ер нь санаанд орж ирж байгаа гэхээр яг ингээд энгийн зүгээр одоо бид нар ээжүүд тэгээ үндсэн мэрэгжил нь бол нийгмийн эрүүл мэндийнх биш. Яг бодлого тодорхойлох ажил бол хийж байгаа одоохондоо байхгүй байна. Тэгээ бүгдээрээ яг мэрэгчсэн чиглэлүүд нь бол огт өөр те. Одоо би чинь хуульч байх жишээ нэ тэгэхээр чинь их өөрсийн их нялхсан тэр одоо treatment буюу асаргаа тэр юу энтрийг бол мэдгүй ш. Зүгээр цэвэр хувь хүн за үсрээд иргэн тэгээд ээж хүний хувьд яг өөр дөрөө буулгаж л ойлгоол гэл бүгдээрээ яг бүр 0-аас баг хасгаас эхэлж байхад айгүй хэцүү байсан. Яг хаанаас нь барьж авах хэвээр энэ их гомдоод байгаа, энэ их төвшөөгöd байгаа, энэ одоо зовлонгийн олон шалтгаанууд тэг хаанаас нь барьж авах хэвээр бид нар ер нь мэрэгжлийн биш хүмүүс байж ийж ийм барьж авах нь ерөн зөв юм уу? Тэгээд барьж авахдаа бид нар ч бас үндсэн ажлаа хаяхгүй, гэр бүл ажил амьдралаа хаяггүйгээр ингээд ийм барьж авах чинь ерөн хэр зөвийн үр өгөөчтэй бид нар бидлэг чадвар хүрх юм уу гэд ингээд бодоод яаж хаад ер нь бол ануу голчлон энийг яг цааш нь судлах хөдөлгөх тэр нэг хүч хэрэгтэй байдаг тэр нь ануу л та. Тэгээд ануу яг ийм хүмүүс байдаг, ийм юмтай холбогдъё гэдэг ийшээ ингээгээ санаачлаад яваа. Тэрийг нь би бол ялангуяа мэрэгжлийн онцлогч гэдэг юм уу, магадгүй хувийн зан чанарч бас байдаг гэж магадгүй. Дандаа скептикийн ажлыг хийдэг. Ер нь эрсдэл нь юу юм? Бид нэр ер нь чадах юм уу, үгүй мүү гэдэг дээр дандаа гайхаж явдаг. Гэхдээ энэ төслийн хувьд одоо олон нийгмийн сайн сайхны төлөө юмд оролцоод ингээд явж байхад энэ төслийн хувьд айгүй органик хүн болгонд хүртээлтэй одоо ядчил эхнэр нь төрсэн эрэгтэйчүүд хүртэл одоо зах зуухаас нь мэдэх таамаглах жишээтэй хүндрэл бэрхшээлэгч гэдэг юм уу. За эмэгтэйчүүд бол бараг бүгдээрээ мэдж байгаа. Тэгээд ийм скептикийн ажлыг ингээ хийгээд ингээд явж хахад бүр нөгөө давуу тал нь юу гэхээр бүр хасгаас эхэлж байгаа учраас яг системтэй ойлгож эхэлдэг юм билэ. Тэгэхээр нэрээ бид нар мэрэгжлийн бус байж иж бараг илүү байгаа нь илүү бараг давуу тал болоод бид нар яг бүх юмаа зэгцэлж ойлгоод хаана хэний ямар одоо дуу хоолой хүн хүч нөөц болцоо хэрэгтэй байгааг бас олоход айгүй туршлага хэрэгтэй гэдэг юм шиг санагдсан. Ялангуяа түрүүн ярьсан ингээд тогтолцооны хувьд айгүй нүсэр ийм асуудлын хувьд олон салбарын огтлцол дээр одоо эрүүл мэндийн салбар, нийгмийн бодлогын тэ хүн амын өсөл юу юм уу одоо санхүү ялангуяа цалин хүнлөө. За тэгээд эрхүүд байна. Эрхүүд ч одоо дангаар айгүй хийсвэр тэгээ улс орны хөгжилд ороо байхад гэд ингээд маш олон тийм улс төрчих боломжтой ийм асуудлын хувьд яг ингээд
мэрэгжлийн бос зүгээр одоо хэрэглэгч гэдэг юм уу, хохирогч гэдэг юм уу. Ийм хүмүүс бараг байх нь илүү дээр хоорондоо уялдаа холбоог нь ойлгоход айгүй чухал бараг давуу тал байсан юм шиг надад санагтаад байгаа. Тэрнээс яг мэрэгжлийн байгаад би мэрэгжлийн эмч юм уу, совилогч байсан бол аль нэг талд нь орчих гээд би яг цалингийн тавьдаг санхүүгийн хүнэн нь бас аль нэг талд нь орчих гээд ингээд байхаар бас айгүй аюултай юм шиг санагдсан тийм. Харин тий. Энэ дээр харин тий айгу бас сонирхолтой хийдэг юмнууд гарч ирчихэж байна л да. Нэгдүгürt сая айгу ярьж байгаа нэг мэрэгжлийн тий хүндлэнгийн хүмүүс гээд тий. Яалтчгүй бид нар ч одоо өөртөө яг ингээл иргэнгийн л яг тий Монгол ээжнэр Монгол иргэн байгаа хгүй тий. Өөрөөр хэлбэл яг эрүүл мэндийн үйлчлэгийг аваад байгаа хүмүүсүүд нь тий. Тэгэхээр би бол одоо ийм болгоо хөлгөөний юу ч хардаг үг гэхээр яг ээж нарын иргэдийн дуу хоолой болж байна те. Одоо бид нар чинь төрийн бас байгууллага болгоод бүрдүүлсэн те. Тэр ялтч одоо ингээд иргэний нийгэм талаасаа иргэдийн дуу хоолойг болоод төлөөлөд явж байна. Тэгэхээр бид нар бол одоо чинь хизээч одоо ингээд би одоо эмч эсвэл их барих эмчийн өмнөөс бол ингээд ярихгүй те. Тэгэхээр иргэдийн дуу хоолойг төлөөлж байна. Тэгээд ялтч сая мандуулын хэлж байгаагаар нүг хүндлэнгийн мэрэгжлийн бус байгаа нь яг энэ нөхцөл байдал бол надад ялчгүй давуу талхсан юм шиг санагддаг. Яг бол яг ингээд яг эрүүл мэндийн салбараар нь одоо чинь сургуулийг нь төгсөөд тэр салбарт нь ажиллаа. Тэгэхээр тэр чинь тодорхой хэмжээнд тэр соёл дотор нь орчиж байгаа аахгүй. Тэр соёл дотор орсон тэр хайрарки дотор байгаа те ингээл зэрэг дэвээс ахуулаад те ямар калчур байдгийг бас бид нар 100% бас мэдэхгүй те. Тэгээ тийм дотор орсон байхад асуудлыг нь ингээд баястай биш ингээд эрүүлэр олж хараад тэрийг нь зөв шүүмжлээ зөв гаргалгаа гаргаж ирээд ингээд явхад бас айгүй хүндрэлтэй юм шиг санагдсан л да. Тэгэхээр мэдээж бид нар одоо хүсээгүй эмнэлгийн байгууллагуудтай эмнэлгүүдтэй те тэгээ одоо цаашдаа бол тэр сургуулиудтай бас ингээд ажиллах хэрэгтэй болно. Гэхдээ бид нэр ялцч ингээд өөрөөр туршлага өөрөөр мэрэгжлийн одоо юу гэдгийг туршлагууд те мэдлгүүдийг авчирж байгаа нь эргээд тэр одоо энэ магадгүй одоо эрүүл мэндийн салбарт нь инновац гэх юм уу те ингээд шинэлэг нэг шийдэл гаргаж ирэхэд нь илүү бас хувь нэмрээ оруулж чадах юм болов уу гэж надад ялцч бодгдсон. Тэгээ бид нар нөгөө нэг айгүй олон цаг бараг ихний үедээ ингээл маш их олон цаг ингээл видео кол хийгээл 3 4 өөр улсад ингээл гэхдээ яг энэ асуудлаа юу гэж ойлгох вэ гэдгийг эхлээд бодлоо зэгцэлэх гэж бас айгүй цаг ордог хүүч орд юм хэлээ ч тэ ингээл нэрээ эмч нараа буруутгах юм уу тэрийгэ зөвтгөх юм уу энэ хохирж байгаа нь юуных вэ гэл ингээл одоо хэцүү бэрхшээл байгаа нь юуных вэ гэл тэр асуудлуудаа зэгцлэхийн тулд чинь өөр хоорондоо ярихаас гадна бас яг энэ чиглэлээр энэ бол ийм яг юм үнэхээр юм одоо юу гэдгийг тусдаа бие даасан асуудал болж судлагддаг гэдгийг бас надад бол айгүй шинэ мэдээлэлээс би тэрийг сонсоод айгүй гайхсан те ингээд respect RMC гэл яг энэ бид нар Harvard их сургуулийн яг мэрэгчлээ багш нар дагнсан хүмүүстэй ингээд call хийгээд ингээ ярьсан чинь энэ чинь угаасаа ийм чиглэл байдаг энүүгээр ингээд би 30 40 50 жил ажилласан энэ манай шинэ төлөөлөгч энтергээд ингээд ярахаар айгүй яг юм нөгөө цэгцэнд орж иржсэн. Тэгээ дээрэс нь нөгөө ялангуяа тэр 1 сарын 19-ний үйл явдлаас болоод улс төрийн янз бүрийн үр дагавар гарсан учраас нэг хэцүүтэй нь тэр нийгмийн бүлгүүд байгаа зөвхөн улс төр биш одоо эрүүл мэндийн салбарын энтергээд ингээд манайхаа одоо шинэлийн энэ чинь өөрөө эрүүл мэндийн салбарт ажилладаг анагаахын эмэгтэйчүүдийн бүлгэмтэй тийм Lean Circle байсан одоо тусдаа бие даасан байгууллага хөгжиж байгаа. Тэднээс тэгээд ч гэсэн ингээд санал солилцоход мэдээж эрэг нөгөө зовлонгоо мэддэг хүмүүс учраас яг эрүүл мэндийн байгууллага ажилтнуудын талаас нь илүү сайн ойлгоод ах шиг байгаа. Бид нар бол тэрийг мэдэхгүй учраас бас ойлгохгүй байгаа дах шүү. Тэгэхээр нөгөө бид нар нөгөө түрүүний ярьсан хүндлэнгийн субъектууд ахаараа хооронд тэр өөр бүлгүүдийг ингэж холбож өгөх. Тий, тэр нөгөө хурцтмал байдлаас талаас нь биш зүгээр харилцан ойлголцох холбож өгөх талаас нь илүү ажиллахад бид нар шиг хаа хамаагүй хүндлэнгийн хүмүүс байх нь илүү дээрээс нь тий бас тэгж ойлгож бодсон шүү дээ. Сая тэгээд харин тий хэлж нэг одоо өнгөрсөн жил бол ялангуяа ингээл эхлээл одоо бид нар чи хүүхаа за ингээл энэ хийх хэрэгтэй байна ингээл бараг ингээл бор зүрхээрээ та ингээл амар сэтгэлийн хөөрлөөр ингээл давхиж ороод тэгээд өнгөрсөн жил ялцчихгүй тэгэл асуудлаа айгүйх ойлгоход их цаг зарцуулсан тий. Тэгээд одоо манай түрүү хэлжсэн нэг марлагаараа дамжуулаад бид нар Harvard-ийн нийгмийн эрүүл мэндийн их сургуультай холбогдоод яг тэр дотроо бүр яг ингээд их respectful maternity care буюу одоо
ихэд хүндэтгэлтэй төрөлтийн тусламж гэдэг энэ чиглэлээр ингээд дэлхийдээ ерөөхдөө маш дээр ордог тэр профессортай бид ингээд ярилцж байсан тий. Тэгээ тэр хүнээс бол айгүй их тийм чухал мэдээлэлүүд авч байгаа хгүй. Хамгийн гол юу эс ингээд тэгэхээр энэ асуудал одоо ингээд ээж нарт хүндэтгэлгүй хандаад байгаа тий. Энэ асуудалд бол эмч сувилагч нарыг буруутгах болохгүй. Яагаад гэвэл тэр хүмүүсүүд чинь өөрсдөө бас тодорхой хэмжээнд одоо хохирогч гэх нь хайшин. Гэхдээ системийн хувьд тодорхой хэмжээнд бас эрхэн зөрчилдөд явж идэг хүмүүс байдаг. Сувилагч нар одоо их барих инженерч гэдэг ч юм уу тэр эрүүл мэндийн системийн дотроо им шийдвэр гаргах төвшөнд оролцож чаддаггүй тий цалин багтай өөрсдийнхөө эрхийг бас хамгаалах тийм боломж нь бүрдээгүй тийм хүмүүсүүд байдаг учраас тэднэрт ингээд зэчлээд эхлэх юм бол дахиад тэд нар чинь бас эрхэн зөрчилдөд ихтэн тий тэр энэ бол ингээ яг юм системийн асуудал байдаг гэдгээр бол айгүй чухал тийм үнцгээ гаргаж ирсэн. Тэгэл одоо бид нартай бас маш их материал хуваалцсан. Тэрийг би бас ингээл уншаад явж хатна ингээд сонирхолтой ингээл мэдээлүүд авч байна. Тэгэхээр ер нь яг ингээд гол нь болол те энэ бол хүндэтгэлтэй төрөлтийн тусламжийг бид нар Монголд нэвтрүүлэх гээд улам дэмжих гээд байгаад байгаа юм байна. Энэ нь бол ингээд олон улстай бол бид нар сөүлд бас нөгөө нэг White Ribbon Alliance гэдэг нөгөө цагаан тууз гэдэг нийгэмлэгийн энэ яг энэ чиглэлээр ажилладаг тийм олон улсын зөвлөлийн гишүүн болоод явсан те. Тэгэн гут ингээд олон улсад ингээд хүлээн зөвшөөрөгдсөн одоо хүний эрхтэн дээр эмэгтэйчүүдийн эрхтээр суурилсан юм хүлээн зөвшөөрсөн зарчмууд байгаа даа. Тэрийг нь Монголд нэвтрүүлэх хэрэгтэй байна. Нэвтрүүлэхийн тулд бид нэр эмнэлгүүдтэйгээ эрүүл мэндийн яамтайгаа ч юм уу те бодлого боловсруулад байгаа хүмүүсүүдтэйгээ одоо сургуулиудтайгаа те анагаахын сургуулиуд, сувилгын сургуулиудтайгаа яаж ажиллах юм гэдэг. Тиймэрхүү дөр зураг айгүй ойлгомжтой болоод харагдаад тах шиг байгаа. Тийм. Тэгээд нөгөө асуудлаа ойлгох гэж айгүйх цаг өөртөө нөгөө асуудлаа ойлгож мэдгэж тэгээд дээрэс нөгөө бид нар чадах юм уу бид нар чинь хэн блэ юусан блэ гэдэг тэр эргэлзээг бас тэр хүмүүс тэр яг тэр кол дээр бол яг тайлж өгсөн те харин ч одоо юм хөндлөнгийн хүмүүс ахартай харин ч одоо хуульд сэтгүүлч одоо юу гэдгийг активизм эрхэлж чадах ер нь хүмүүс байж яадаг гэдэг янз янзын улсуудын бүр тодорхой нэр заагаад ийм хүмүүс ийм одоо өөр мэрэгжилтэй хүмүүс ингэж өөрчлөлт авчирсан байдаг энэ салбарт энэ төргээд аягүй хурам зориг өгөөд бас нөгөө асуудлаа ойлгоход тэмцэгцтэй тэм structured юу ойлголт өгсөн. Тэгээд дээрэс нь тэднээс нөгөө бид нар нөгөө яг юу хийх юм одоо бид нар ингээд линейнээс эхлээд анх платформыг ашиглаад олон ээжүүдээс нөгөө түүх түүхийн сонсцсон уншсан байсан. Тэг энийг юу болгож цааш нь бид нар юу хийж чадах юм гэдэг дээр бас их гоё зэгцтэй хэд хэдэн урсгал байгаа. Одоо урсгалынхаа ажлын чиглэл байж болох юм гэдэг санааг өгсөн санагдаж байна тийм аа. Нэг нь болохоор тэр нэг бодлогын түвшинд нөлөөлөх одоо policy advocacy тэгээд одоо activism ч гэдэг юм уу юу гэж нэрлэдэг. Тэднээс тэгээд тэрэн дээр та нар бол одоо бас ийм хийж болно, нөлөөлж болно энэ төр гэдэг нэг ойлголт байсан. Дээрэс нь хүмүүсийн ойлголтыг нэмэгдүүлэх, энэ асуудалд анхаарлыг хандуулах те бас нэг асуудал чиглэл байгаад байж болж гин гэж хэлж исэн. Тэгээд яг тэр бид нар бас өөртөө эргэлзээд байсан юм одоо сүүлд тэр хийсэн төсөл маань төрөх эмнэлгийн одоо бизнес хөрөг засаж сайжруулах энэ бол бас бид нар ингээд одоо эмэгтэй хүний төрөх үйл явцтай холбоотой бүх материаллык болон материаллык бус асуудлыг барьж авах хэрэгтэй юм уу бид нар хүчрэх юм уу энэ төр гэдэг дээр бас их эргэлзээтэй байсан. Гэхдээ энийг бас хаягдуулж болохгүй. Энэ болохоор нөгөө хоёр янз байдаг. Respectful maternity care гэдэг нь буюу одоо хүндэтгэлтэй төрөх төрөлт тэ энэ нь нэг тоног төхөөрөмж нөөц болцооны асуудал байна. Нөгөөх нь эрхийн асуудал байгаад байдаг. Харилцааны асуудал байгаад байдаг. Арай хийсвэр тэ. Тэгэхээр нөгөө аль алинаар нь ингэж хуваадаг аль алинаар нь ажиллах хэрэгтэй гэдэг тэр бас нэг чиглэлийг бид нарт өгсөн болохоор тэрэн дээр айгүйх олзурхаад тэгээд дараагийн тэр төслүүд рүүгээ орсон. Тэрнээс биш яг ингээл нөгөө жорлон 0-0-оор нь ингээд бид нар янзлаад л ингээр бидний хүч хүрэхгүй улсын төсөв хүрдэггүй юм дээр бидний хүч хүрэх үү гэдэг нэг тийм эргэлзээ байсныг аюу гой зэгцэлж өгсөн. Тэгээ одоо би дандаа энэ асуудлаар за энэ над нөгөө тоног төхөөрөмжийн асуудал. Одоо тоног төхөөрөмнөөс болцоо буюу эмч совилогчийн хангамж хүртэл тийш орчин. Цай ажиллаж байгаа цагийн хуваар тэгээд тэр би засаж байгаа 0 ч гэсэн ор мор энэ төр орох нь шүү дээ. Тэгэхээр ингэж ангилах юм байна гэж аюу гой зэгцтэй ойлгож. Тэгэхээр судлаад тасан чинь аюу гой ийм ойлголттой болоод ирсэн. Ер нь нөгөө түрүүн бийсэж би нөгөө дандаа эргэлздэг нь болохоор тэгтээ нэг дургуутдгүүлдэг. Гэхдээ нөгөө ануугийн энэ санаачлагууд ингээд дагаж яваад байхаар бас айгүй их гоё шин мэдээлэлтэй хүмүүстэй уулзаа. Тэгээд ингээд
ер нь яванда grassroots маягаар органик маягаар ингээд хүмүүс нь ч гэсэн бид нар ч гэсэн бараг л бие бинийгээ олоод ингээд хамтраад ажилласан, асуудал нь ч гэсэн цэгцрээд тэгээд ер нь яаж ямар чиглэлээр ажиллах боломжтой юуг одоо ямар чиглэлээр ажиллахгүй байх ёстой энэ төр гэдэг нь хүртэл гоё тодорхой болоод ирчихдэг юм байна лээ тий. Тийм яалтчгүй одоо ингээл нэг амар том асуудалтай эрүүл мэндийн салбар чинь өөрөө тийм ингээд дотор нь оронгууд чинь ингээл асуудлууд нь маш их байна. Бидний ойлгохгүй мэдэхгүй юм их юм байна. Хийх хэрэгтэй бас их юм байгаад байна те. Тэгэнгუთ ингээл би бол нүг яг тэгдэрч нэ тийм яг их мэдээд чи эн чинь одоо те 100 метрийн гүйлт бишээ марафон юм а гэл те. Тэгээ би болохоор одоо ийм болгоёг тэгж хардаг байхгүй юу. Угаасаа хийх юм асуудлууд их байгаа. Энийг бид нэр одоо жишээ нь орж ирээд 2 3 жилийн дотор ингээд 1 2 төсөл хийгээд одоо бүтчихгүй те өөрчлөлттэй байхгүй. Илүү бас олон жилийн туршид энд ингээд цаг зав эрч хүчээ ингэж оруулах хэрэгтэй учраас яарахгүйгээр те тэгэд янз янзын төслүүдэд одоо жишээ нь жинхэнэ одоо байр сав засахаас ахуулаад харилцааны асуудал дээр нь тэгээд цаашдаа бол магадгүй бодлогын төвшин төсвийн төвшөнд ингээл явна гэсэн тийм төсөөллөд байгаа. Зүгээр одоо миний сонирхож байгаа зүйл болохоор ингээд та нарын хувьд одоо чинь ононогийн мандуулын хувьд болохоор цаашдаа ийм болгоо ийм төсөл хийгээсэ би одоо чинь ийм хийхийг хүсэж байгаа гэдэг ч юм уу нэг тийм юм байгаа юу. Тэрнээсээ сонирхолтой бол хоёр санаа орж ирж байна. Тэгэхээр нэг нь болохоор юутай холбоотой би яг өөрөө Англид байсан жирэмсэн болохдоо тэгээд 4-5 сартаа Монголд ирсэн бүр яалчгүй гэр бүлийнхэн хажууд төрмөр байсан. За тухайн үед бас ковид гарцсан байсан. Тэгээд Англид байхад юу мэдчихсэн бэ гэхээр тэнд төрийн бас байгууллагууд байдаг. Тэр нь болохоор арай боломж муутай тий ялангуяа оюутан ч юм уу яг ажил алга хашаагүй хүмүүст болохоор тэр төрийн бас байгууллагаас хэдэн сарын хэрэгцээний одоо памперс байна уу тий хувцас байна уу одоо сүү нэмэлт сүү байна уу тийм хэрэгтэй одоо зүйлсийг ингэж өгдөг тийм газар байгаа байхгүй. Тэгээд тэр төрийн бас байгууллага нь болохоор өөрсдөө хандивын мөнгөөр ч юм уу тэндээс мөнгө босгоод тэрийг аавн эсвэл бүр хүмүүсээс шууд байдлаар одоо тэр зүйлс ингээд хандвар авдаг. Тэгэхээр яг тийм одоо санаачлаг Монголд байдаг их зүгээр юм байна. Бүр үнэхээр хэрэгтэй юм байна. За зөндөө олон хүмүүсээс ч гэсэн сонссон те. Яг ингээд төрчөөд хамгийн анхны одоо хэрэгцээтэй ариун цэврийн хэрэгсэл эсвэл ийм хүүхдийн жих олдохгүй байгаа эхчүүд бас зөндөө байна гэдгийг сонсоод яалчгүй ийм одоо юу санаачлаг ийм ажил дутмаг байд юм байна гэдгийг мэдсэн. Тэгээ яванда яг ийм үйлчлэгээ те ийм одоо сайн дурын үс эхлүүлэхийг хүсэж байна. Эсвэл одоо эхлүүлэхэд нь ямар нэгэн байдлаар оролцоод туслаад дэмжээ юмар байна. Нөгөө санаа нь болохоор би яг саяхан бодож эхэлсэн л дээ. Тэр нь одоо ойрын сүүлийн өдрүүдэд бүгд анзаарсан баха айгүй халуун байгаа. За дэлхийн нийтээр айгүй халуун байгаа шүү дээ. Яг уур амьсгалын өөрчлөлттэй шууд холбоотой. Тэгэнгүүт миний хамгийн сайн сандаг зүйл юу гэхээр би 3 сарда жирэмсэн байхад Англид 36 градус нэлээ олон хоног хүрсэн. Тэгэхэд бүр ингээд байж ядам бүр ингээд халууныг үнэхээр дааж чадаагүй бүр нэг бүтэн өдөр би одоо ариун цэврийн өрөөнд байсан. Яг л хамгийн нөгөө тэр байшин ингээ хамгийн одоо арай хүтэн сэрүүн өрөөнд. Тэгээд тэгэж бодохоор сая нөгөө мандуул хэлсэн тоног төхөөрөмжтэй техникийн асуудал гэхээр бас эмнэлгүүд одоо air conditioning айгуу сайтай авах хэрэгтэй юм байна тий. Яг тэр эмгтээчүүд яг тэр төрж байгаа тэр нөхцөл байдал эмчэд үзүүлж байгаа нөхцөл байдлыг бас ингээ бодож үзэхээр яг энэ бас ирээдүйн одоо энэ халах асуудал дээр тэр талаасаа айгуу бэлтгэлтэй байгаасаа янз бүрийн гамшиг болвол яхаа одоо бас байн болж байгаа тэр газар ч ихсэн айгуух ихчүүд ирэх яаж одоо зөрчигдсөн те хаана ямар нөхцөл байдал төрсэн бэ гэж харахаар бас тодорхой хэмжээний гамшиг те янз бүрийн гамшиг эсвэл асуудал гинтийн асуудал болж байгаа тохиолдолд бас төлөвлөгөөтэй авах их зүгээр юм байна гэж юу бодсон тий. Айгуу гоё санаа. Оно маань болохоор бас нэг уур амьсгалын өөрчлөлтөөр Монголд л урдаа барих эксперт байгаа шүү дээ тий. Ногийн хувьд ямар за миний хувьд тэр мандуулын хэлснээр одоо нөгөө тоног төхөөрөмжийн тусламж гэдэг шиг тэр нөгөө үйл явдлын дараа нөгөө ээжүүдийн одоо санал бодол нөгөө experience-ийг уншаад байхад Монголын нэлээд олон яг нөгөө төрх эмнэлгүүд бол яг нөгөө хүүхдэд төрсний дараа унтуулах тийм тусдаа ор байдгүй. Тэрнээс болоод одоо төрсөн эмэгтэй ихчнээ их одоо ирчүүж гаргаж ядардаг үлээ. Тэг угаасаа унтаж амрах хэрэгтэй байдаг. Тэр нь бол хамгийн наазахын хэрэгцээ учраас одоо нөгөө ядаж тийм ор
хүүхдийн яг нөгөө няран одоо ор хангаж нийлүүлэх тийм нэг жоохон юм хийвэл зүгээр юм уу гэж бодогдчихсэн. Харин тэр айгуу чухал те. Тэгээд би бас сая нэг хэдэн сарын өмнө охинтойгоо өсөдөд хөвцөн. Тэгээд яг тэр хүмүүсүүд ээж нарын бичээд байсан тэр хуучин төмөр орн байгаа аахгүй айгуу өндөр нарийнхан. Тэгээд тэрэн дээрээ охинтойгоо бид хоёр хоёул явуулчихж байгаа аахгүй унчих гад те. Тэгэхэд ихтэлж одоо тэр нараа хүүхдүүдийн хажуудаа тавиад гэдэг чинь айгуу аюулгүй байдлын зүгээс бол айгуу бас байж боломгүй асуудал байгаа аахгүй те. Мандуулын хувьд санаанд орж байгаа юм байна. Ер нь нэг бид нар чинь ийм бол гоё гэд бусад орнуудын бас жишг интернет сонсоод хуваалцдаг штэ тий манай пэйж дээрээ эсвэл юун дээр Instagram social media дээр. Тэгээд ер нь бол бүгдээрээ л бүтвэл гоё л гэж өгөн зөр харж явдгийн. Тэгээд өмнө нь бол тэгээд их алсан юм шиг санагддаг байсан ер нь. Тэгээд ийм бол гоёыг ингээд анх эхлээд ингээд явж хахад нь бас мөн ч үдий байна да бас л алсан юм шиг санагтаад байдагсан. Зүгээр ингээд бодол цэгцрээд тэгээд эхнээ ингээд манай төслүүд манаас амжилттай хэрэгжээд болдгийн мань бүтгийн мань гэдэг урам орохын хэрээр надад зүгээр хувийн би бол ерөөс ямар ч мэрэгжилтэн биш яг энэ асуудлаар бидний аль нь бишэлтэй. Гэхдээ би яагаад ингэж хэлж байгаа гэхээр зөв миний хувь хүний бодлоор юу ямар сэтгэл төрдөг вэхээр бодлогын одоо төвшөнд энэ төр өөрчлөлт орохоос өмнө эхлээд түрүү ноогигийн хэлдэг шиг яг тоног төхөөрөмжийн хувьд ядаж бүх одоо суур хэрэгцээгээ хангачаасаа одоо ингээд 0 засахад бид нар одоо жорлонгийн өрөөг ингээд засахад чинь бид нар чинь дандаа хэрэглэгчийн үйлчлүүлэгчнүүдээр харж хахад түрүү анан ингээд халах тухай ярьлаа бас хөрөх асуудал нь манайх чинь хасах 40 50 болж болдог. Тэгээд одоо их нялхас малхас чинь бүр тэр өндөр салхитай газар цонхон жишээлбэл одоо их сэгдэг байх жишээ. Тэгэхээр бид нар одоо цонхын тэр том байшингээ ганц жорлонгийн өрөөний цонхыг ингээд солихгүй юу гэл ингээд төсөөс ахуулаад гэтэл хідэн 0 байх хэрэгтэй лээ. Ер нь манад хідэн эхчүүд яаж төрж байгаа вэ гэдэг ингээд бодохоор цонх сээгэх хүртэл асуудал болоод ингээд байх юм л. Тэгэхээр яхаа би нөгөө харилцааны юм уу эрхэмсэг одоо оршихуй моршихуй дигнит энэ төр бол одоо 2 дугаар зэргийн асуудал гэж бол хэлж байгаа юм биш. Энэ бол хамт хөгжих ёстой. Гэхдээ тэрийг хөгжүүлэхэд илүү их цаг урт хугацаа хөрөнгө хүч ордог учраас юун төрөнд ядаж цуур нөгөө бааз тийм тоног төхөөрөмж ор дэвсгэр сэгдгүү цонх air conditioning одоо агаар жуултын систем одоо өөр юу гэдгийг ингээд нэг одоо үлгийн хүртэл асуудалтай ингээд манай одоо бас алдартай хүмүүс чинь өрөөгийн засаал үлгийн хандивлал ингээд явдаг. Энэ асуудалд ядаж шийдэгдээсээ тэгээд түүний хажуугаар тэр бусад одоо тэр эрхэмсэг оршихуй ч юм уу тэр хамт ингээд бас хөгжүүл сайн л байна гэж би зөвхөн хувьдаа би өөрөө бодоод байгаа. Энэ дээр болохоор бас нөгөө эмч сувлагч нарын одоо ур чадвар харилцааны асуудал бас их нөгөө манай бидэнд ирүүлсэн түүхтэр их олон гарч ирдэг. Гэхдээ миний бодлоор энэ түүхүүдийг би үгүйсгэж байгаа юм биш. Гэхдээ энэ юутай бас уялдаатай гэхээр тэр хүмүүсийн ачаалал цалин хангамжтай холбоотой. Тэгэхээр эн чинь бас нөгөө нэг суур бааз тоног төхөөрөмжтэй нөөц болцоонд ордог учраас тэднээсээ бас одоо хамаг чадлаараа ажиллах нөхцөлийг нь илүү сайн бүрдүүлж өгөөсэй гэдэг дээр би зүгээр дотроо тэгжил одоо мөрөөдөх маягтай явдгийн. Тэгээд яг хав тэр бусад респект одоо тэр хүндэтгэлтэй хандах энэ төр нь бол дагаад хөгжих хэрэгтэй. Энийг ярихаар бас зарим одоо хүмүүс юу гэж бодох вэ гэхээр энэ зур улс орны хөгжил хөрөнгө мөнгөний одоо төсөвд орой байгаатай л холбоотой. Би бол тэгж бодохгүй. Энэ нөгөө хангалттай анхаарал мэдээлэл хүрэхгүй байгаа учраас энэ салбар хаягдаад байгаа хэл гэж боддог. Тэрнээс ш манай улс чинь бас хөрөнгө мөнгөө төвлөрүүлэх юу яах дээр хуваарлах асуудал дээр бас хаях юм дээр хаях хэмжээний мөнгөтэй бас тийм. Тэгэхээр энэ бол зөвхөн анхаарал дутж байгаа гэж бодод. Тэрнээс ш эмчийн ур чадвар гэдэг юм уу хөрөнгө мөнгө байхгүй энэ төр гэсэн нэг тэр бол бас хангалттай тийм юу шалтгаан бол болж чадахгүй байна. Тийм. Тэгэхээр за оноо зүгээр эмчнэрийн хувьд бас тэгэж одоо бид нар шиг ингээл дуу хоолойгоо өргөөлтэй ингэж их ингээл сошиал медиа дээр юм байр суурьтай байх завн байхгүй тий бид нар энэ бүх ингээл өөртөө ийм асуудал байна бид нар өстэй ядарч өглөө гэж хэлэх боломж нь байхгүй болохоор бид нар бас зөвхөн өөртөө хэрэглэгч талаас биш бас эмчнэрийн одоо эрх ашигыг айгуу сайн бас хамгаалах хэрэгтэй л тий.
ялч одоо ийм болгоо хөдөлгөөнийхөө одоо хүрээнд бидний нэг одоо тавьсан зорилт нь бол эмч совилогч нарын те ажиллах орчин цалингийн нэмэгдүүлэх асуудлыг бол бид нар бас цаашдаа ч гэсэн ингээл дэмжигчэнтэй тууштай ингээд тэрэнд нь бас хувь нэмрээ оруулдаг байх зорилготой байгаа. Түрүү мандуулмын бас нэг дурдсан те Ленин Монголиогоос бол одоо анагаахын салбарт ажилладаг эмэгтэйчүүдийн одоо тийм бүлэг хүмүүсээ тэр нь одоо тусдаа төрийн бас байгууллага болгоод явж байгаа жишээ нь те. Тэгээ одоо Монголын болон бусад маш олон улсуудын эрүүл мэндийн салбарыг харахаар дотор нь ажиллаж байгаа хүмүүсийн дийлэнх нь одоо Монголын хувьд бол баруун 80-90% эмэгтэйчүүд байдаг. Тэр өөрөө энэ эмэгтэй одоо эмч нарын цалин хангамжийг нь сайжруулна гэдэг чинь эргээд эмэгтэйчүүдийн эрхийн асуудал те тэдгээрийн хөдөлмөрийг нь үнэлэх асуудал шударгаар ингээд те зөв үнэлэх асуудал гэд яриадад явж байгаа учраас бид нар ч гэсэн энэ дээр бол цаашдаа бол ажиллана гэдэг дээр бол ялч хүнийг том зорилго болгоод явсан байгаа. Тэгээ саяны ингээд та гурын ингээд ярьж байгааг сонсоод ер нь би бол одоо ийм бол гоё төрийн бас байгуулга болсон те энэ жилээс бол юу гэж хардуу миний хүсэл одоо мөрөөдөл юу юм гэхээр одоо 5 жилийн дараа гэхэд манай ийм бол гоё төрийн бас байгууллагууд маань бол ингээд тогтмол ажилтдаг хүмүүсүүдтэй болчихсон тийм мэрэгжлийн салбарын энэ чиглэлээр ингээд ажилтдаг тогтмол хүмүүсүүдтэй болчихсон. Тодорхой хэмжээнд ингээд бодлогын төвшөндтэй одоо их нялхсан асуудал, эрхийн асуудал, одоо төрх эмнэлгүүдийн төсвийн асуудал болохоор бид нэр ингээд торовтой тийм бууртай, сууртай ингээд судалгаан дээр үндэслсэн дуу хоолойгоо саналаа тэрэнд нь тусгадаг одоо орчин нөхцлүүдийг нь сайжруулахад нь тодорхой ингээд ийм жишг тийм төслүүдийг хэрэгжүүлчих гэсэн олон хүмүүсүүдэд саналыг ингээд тусгачихсан. Тэгээд тийм яг энэ салбарт дээр одоо хүндэтгэлтэй төрөлтийн тусламж гэдэг энэ чиглэлээрээ тэгээд цаашдаа явандаа одоо чинь ингээд эмч нарын гэлтгүй ингээд энэ эрүүл мэндийн салбарт бас тодорхой хэмжээнд айгүйх хувь нэмрээ оруулдаг тийм тогтсон төрөн бас байгууллага болсон байгаасаа гэж бол хүсдэг байгаа. Тэгээ энэ дээр одоо ингээд төрөн бас ингээд хэлж интэй бүгдээрээ л өөр ажилтай бүгдээрээ л ар гэртэй гэр бүлтэй ингээд завгүй байдаг мөртлөө энэ том асуудал дээр ингээд өөртөөхөө цаг завыг гаргаад ирчгүүч оюун ухаанаа энд ингээд хувь нэмрээ оруулахад нь би бол маш их баярлдаг. Тэгэхээр ингээд эхний подкастын хувьд бол бас их нэлээх юм ярьлаа гэж бодож байна. Тэгээ цаашдаа бол бас ингээд хэрэг төлөвлөгөө дагуу явах юм бол яг хүндэтгэлтэй төрөлтөд тусламж гэдэг нь яг юу хэлээд байгаа нэ тэрэн дотор нь юу ингээд ордгийн гэдгийг бас ингээд задлаад ярих юм бол их сонирхолтой байх гэж бодож байна л да. Тэгээ ерөөдөө өнөөд ингээд өндөрлөе гэж бодож байна. Та гурав маань харин сүлд нь хэлэх юмнууд байвал яг нөгөө надад бол санаанд бууж байгаа нь болохоор яг нэг чи ингээ сая 5 жилийн дараа ийм одоо функцтэй ийм байр суурьтай нийгэмд ийм хувь нэмэр оруулдаг байгууллага болж хөгжөөсэй гэж хэлсэн чинь надад нөгөө миний яг өөрөө нөгөө мэддэг юм бол ярих гэдэг юм л та. Нөгөө бодлогын түвшинд энэ төр нөлөөлөхөд үйл ажиллагаа явуулаад нөлөөлөхөд юу чухал байдаг вэ гэд бид нар түрүүн тэр ярьсан нөгөө нийгмийн эрүүл мэндийн сургуулийн Харвардын сургуулийнхантай ингээд ярьж байхад эмч нартай холбох эмч нартай нөгөө ойлголцох тийм холбоо сэтгэл зүйн холбоо одоо ихтгэлцэл төрүүлэх энэ төр их тийм чухал ажил байдаг гэж ингэж ярьжсэн. Тэгээ тэр санаанд ороод ер нь бол зүгээр энэ төрөний хэлсэн нөгөө янз бүрийн нийгмийн бүлгүүд байгаа. Одоо ээж нар эрүүл мэндийн салбарын тэгээ төсөв хариуцж байгаа шийдвэр гаргачих гэдэг юм уу юу гэдэг. Энэ бүлгүүдийн хооронд нь айгуу сайн уялдуулдаг тийм гүүр нь бол би хувьдаа айгуух баярлахаар одоо миний зүгээр одоо өөрийн ийм болгойд бодож төсөөлж байгаа тэр нэг зориг гэх юм уу да тэгвэл их гоё амжилттай байх болов зөвхөн нэг талын юм уу 2 3 бүлгийг нь дэмжих бүгдийг нь гоё уялдуулж өгвөл тэрэнд нь бид нэр итэвхтэй оролцсон байвал би их баярлах гэдэг шиг. За би миний хувьд болохоор би жоохон тийм ерөөл маягаар ч юм уу те одоо 5 жилээр хэрвээ сэтгэж байгаа бол 5 жилийн дараа гэхэд одоо төрсэн эхчүүд те ээжүүд өөрсдийнхөө яг төрсөн дурсамжаа бодоход ийм ямар нэгэн тийм траума биш одоо нэг муухагаар те өөстө хэцүү байсан ингэсэндээ биш харин ч айгүй гоё үнэхээр одоо өөрсдийнхөө хувьд баг хамгийн ад жаргалтай өдрүүдийн нэг те ийм сайхан байлаа гэсэн тийм тэгээд эрүүл мэндийн хувьд ямар ч хохирол байхгүй тийм одоо нийгэмтэй болцсон байгаасаа гэж юурмаар байна. Маш гоё хэл. Нойг. Yes. Санаа нэг байна. Харин хэллээ. Харин тий. Ер нь бидний хүсэж байгаа юм бол тэр шүү дээ тий. Нэг үйл бартал бол.
За та гуравтаа баярлалаа. Баярлалаа. Өдөрлөж болж байна. Баярлалаа. За Сонсогчдод баярлаа. цааш та сонсороо. Тэгээд сая бас хэлсэнтэй бид нар бол ингээд энэ бол гоё хөдөлгөөнд бол бүгдээрээ ингээд сайн дураараа оролцдог байгаа. Тэг үндсэн ажил болон ингээд гэр орны бусад одоо хариуцлагын хажуугаар ингээд оролцдог. Тэгээд бас сая ингээд бас сонссон байх ингээд үнэхээр хийх ажлууд, хийх санаачлах төслүүд бол маш их байдаг. Одоо засвар тэгээ орчин нөхцөлийг сайжруулахаас гадна ингээд хүмүүсүүдэд мэдлэг мэдээлэл хүргэх, эрүүл мэндийн салбарынхантайгаа ажиллах гэдэг ер нь бол хийх ажлууд бол маш их байдаг. Тэгэхээр бид нарт юу үргэлж хэрэгтэй байдаг гэх юм бол хүн хүч дэмжлэг бол байнга хэрэгцээтэй байдаг. Тэгэхээр бид нартай ингээд нэгдээд энэ одоо их нэлгсэн эрхийг хамгаалах чиглэлээр одоо ингээд ажиллах хүсэлтэй хүмүүс байх юм бол мэдээж бид нарт бол үе таалга нь бол үргэлж нээлттэй байна. Бид нар бас дараа нь бол өөрсдийнхөө сошиал медиатай Facebook, Instagram, Twitter-аар дамжуулаад бол төрөө бас байгууллагынхаа дансуудыг бас шеэр хийн. Тэгэхээр мэдээж одоо бид нарыг ингээд тодорхой хэмжээний үйл ажиллагаануудыг хийхэд зардлуудыг нь cover хийх тэр ч одоо хандив бол үргэлжид бас бид нар нээлттэй байна. Тэгээд дараагийнхаа дугааруудыг бол бид аль болох тогтмол гаргахыг хичээнэ. Гэхдээ ялцчихгүй бас завгүй эмгтээчүүд байгаа учраас би одоо 7 ногт нэг удаа дэргэж амлалтдаг гэж хараахан чадахгүй байна. Одоо аль болох сонирхолтой хүмүүсүүд хэрэгтэй. Ээж нарт эмгтээчүүдэд эднэрийг гэр бүлүүдэдтэй энэ салбарт энэ асуудал сонирхолтой хүн болгонд хэрэгтэй мэдээллүүдийг хүргэх талаар бол бид нар бол ажиллах болно. Та нарт бас нэгэн санал ч юм уу те энэ зөвлөлийн талаар яриач гэдэг тийм санал ийм төсөл хэрэгжүүлээсэ гэдэг бас хүсэлт ч юм уу. Эсвэл бол бидний одоо мессенж одоо Facebook, Instagram хаягаар бол өөрийнхөө түүхийг хуваалцах нь бол үргэлж нээлттэй байдаг. Бид нар тэр түүхүүдийг уншиж Монголд байгаа асуудлуудыг улам гүнзгийрүүлж ойлгодог учраас бид нартай хандхад бол бидэд үргэлж нээлттэй байна шүү. Тэгэхээр дараагийнхаа дугаараар тун утахгүй болцно гэж надад энэ дугаарыгаа өндөрлөе. Баярлалаа. Баярлалаа. Баярлалаа.